One Piece харах зууны үнэн. Хайлаа. Хайсаар л байлаа. Уншлаа, үзлээ, сонслоо. Маш олон мэдээллүүд дундаас хамгийн байж болох үз. Эсвэл сонирхолтой гих мэдээллүүдийг ингээд та нартай хүргэе. Энэхүү 100 жилийн хугацаанд болсон үйл явдлуудаас сурах мэдэх зүйлс маш олон байдгийг дэлхийн үнэн түүх харанхуй 100-д оршноо гих үйлбэрээр илэрхийлдэг. Заавал дурддах зүйлсийн нэг бол агуу дайны талаар. Агуу дайн дээр яг юу болсныг дахиад нэг саная л та. 20 хаан тус нэгдэж эртний хаан тус эсрэг дайнцсан. Мэдээж 20 хаан тус дайнд ялсан. Эртний хаан тус ганцаараа ч гэсэн тэдний техник технологи одоогийн хамгийн ухаантай Vegapunk ойлгохооргүй хэмжээний хөгжилтэй байсан. Мөн маш олон чөтгөрийн жимс эзэмшигчд байсан гэж таамаглалт юм байна. Тэгвэл энэ дайн яг яагаад юунаас олж үүснэг хараахан мэдэхгүй ч ер нь дайн яг яагаад гардаг вэ гэж бодоод үзвэл мэдээж эрх мэдэл хүч чадлын төлөө юм аа. Магадгүй энэхүү эртний дайнд яг ямар усад орсныг бид одоо хүртэл гарч буй ангиудаас мэдэж авах боломжтой. Үүнд Мингчүүд, Wano, Skypiea, авраг биетүүд, Koja өмгийнхэн, Далайн хаад, Zunisha зарим нэг Redline-ыг устгах гээд байдаг халим гэх мэт бараг л устж үгүй болсон улс хамгууд Joy Boy-тай хамт эртний улсын дайчид болон харин нөгөөтгөр анхны 20 улсын нэгдлээс бид тоотой эдийг нь л мэдж байгаа. За тэгээд ер нь иймэрхүү байдалтай дайн өрнөсөн юм байна. Тэгвэл энэ том дайны гол баатарлах Joy Boy-ын талаар ярьж өгье л да. Joy Boy болон нарны бурхан Nika гэдэг хоёр шал өөр орших юм байлаа шүү. За яагаад вэ гэвэл эртний үлгэр домог мэт ярьдаг байсан ардын баатар хэнийг ч хүнд байдлаас инээлгэж чаддаг Sun God Nika гэж ярьд юм байна. Энэ бол нэг оршихуй. За мөн анхны далайн дэрэмчин Joy Boy гих нэг оршихуй байгаа маань. За тэгээд Joy Boy 800 жилийн өмнө Nika жимсийг идээд Sun God Nika болсон гэвэл энэ хоёр яг жоохон холбогдчихл байгаа юм л та. Бас Nika номи жимс нь домогт 100 төрлийн жимс. 100 төрлийн жимс бол амтны мөн байгалийн гаралтай гэх юм уу тийм төрлийн жимс. Энэ жимс болгонд awakened буюу сэргээсэн хүч байд юм байна. Энэхүү хүчээ нээсэн хүний хүсэл нь жимснийхээ хүсэл дарагдах магадaltaй байдаг гэж бас ярьд юм байна. За энэ жимс нь ч яг уу бид нар хангалттай сайн мэддэг болсон байхаа. Joy Boy гэлээдэг. Яг үндэ түүний жинхэнэ нэр нь Joy Boy биш юм аа. Joy буюу баяр хөөр, Boy буюу хүү. За ийм хоёр үгний нэгдлээс үссэн хүний хоч юм болов уу гэж бас бодоод байна. Энэ нэр нь бараг л жимсийн эзний дараа түүнд өгөгдсөн юм хоч нэр байх л да. За тэгээ түүний жинхэнэ нэр нь олсон. Түүний нэрний талаарх бас нэг юм таамаг байна. За энэ таамаг нь болохоор Brooke-ийн арк дээр бид түүнийг багтаа өгтөж авангаа Binks Sake гэдэг үг сонсдог. Энд харж байгаачлан анхны далайн дээрэмчдийн дуу буюу тэдний таларх дуу гэж бас хэлж болох юм. Тэгээ Binks Sake буюу Bink гэдэг төрлийн саке бас байж болох ч гэсэн нэрийн тодтогоо томоор бичсэн мөн ингээд зурцтад эс залгацсан байна. Мөн адил нарыг бас дуун дээрээ дурдсан. Тэгээ энэ магадлалыг бас үнэн юм болох уу гэхэд бас жоохон ч гэсэн ихтгэл төрүүлэхэр байгааз. Түүний дэлхийгээр тойрон аялж буй эрхчлөлт газрын эрхчлөлт далайн дээрэмчэн гэдгийг илэрхийлэх дуу юм уу да гэж миний бие бодлоо. За ингээд багахан бонус оруулаад Joy Boy-ын талаар жаахан ч ингээд тусаж өглөө. Харин одоо дайн руугаа бас эргээд оръё. Ийхүү ингээд дайнд маань эртний 3 зэвсэг ашиглагдж байгаамаа. Асар их хохиролтой 3 зэвсэг. Мөн дайны үр дүнд Redline үсэж 800 жилийн өмнөх дэлхий хуваагдаж их газар багассан гэдэг юм байна. Учир нь Uranus гих зэвсгийг ашиглах болгон далайн түвшин 1 м нэмэгдэхээ гэсэн энэ фактаас үндэслээд ийм нэгэн таамаг бас гарч иж байгаамаа. Ер нь бол зэвсгүүдийн хувьд авч үзвэл Pluton гих зэвсэг магадгүй 20 хаант улсын нэгдэл байсан бах. Uranus, Poseidon харин Joy Boy-ын талд байсан баха. Яагаад Pluton тэдэнд байгаад байгаа юм бэ гэвэл сүүлийн үед нэг fan community дээр ихээр яригдах болсон юм нь Frankit байсан тэр Pluton-ы схем зураг нь Pluton-ыг хизээ нэгэн цагт буруу хүн буруу аргаар ашиглаад ирэх үед түүнийг устгах зэвсгийн схем зураг юм аа. Буюу анти-Pluton-ы схем зураг гэж ярьж байгаа. Тэгээ тийм ч учраас энэ яриа үнэн гэж үзээд өмнө Pluton-ыг ашигласан үнэн тоо томшгүй газрыг үнс болгосон. Тийм ч учраас энэ эсрэг Pluton-ы схем зураг гарч ирсэн баха гэж бодож байна. Бас та нар юу гэж бодож байна? За ингээд ямартай ч ийм байдлаар дайн үргэлжилж их газрууд ч тусдаж далайн түвшинд мөн асар ихээр хэмжээгээр
дээшилсэн байхаа. Хамгийн сонирхолтой нь энэ бүхэн дахин давтагдана гэж Vegapunk манганыхаа 1113 дугаар анги дээр хэлсэн юм байна. Тэгээ үүнтэй холбоотойгоор мингчүүд Zunisha-гийн дээр оршиж Wano далайн түвшнөөс дээр өндөр уулан дээр дахин нэгэн хотоо байгуулж зарим омгууд бүр үүлэн дээр амьдарч зарим нь хөвдөг ард хийх болсон. Тэгэхээр юу хийх гээд байгаа юм бэ гэхээр ийм юм дахиад давтагдана гэдгийг тэд магадгүй мэдчихсэн баха гэсэн таамаг. За ер нь бол энэ л үгэн дээр үндэслээд дайн дээр яг юу болсон бэ гэдэг талаар таамаглал гаргасан юм шүү. Одоогийн нөхцөл байдлыг бодвол Zunisha-ч байна, Joy Boy-оос уучлалт гуйсан авраг том робот ч байна, Poseidon байна, Sun God Nika-ч байна. Ер нь бүхийлийн бүрэлдсэн яг энэ үед л дараагийн том дайн болох нь бас л тодорхой үстэй тий. Энэхүү дайнд хамгийн тодорхой зүйл бол эртний ус далайдаар оршиж байгаа гэх магадлал байна. Энэ нь Jinbe-гийн түүхэн дээр гардаг нэг эртний барилга байдаг та. Тэгээ яг үнэндээ энэ нь эртний хаант ус бас байж болох ч юм уу лөө тий гэж бас бодож байна. Тэгээ би энэн дээр дайсны таал, манай таал гэж ярихыг үнэндээ нэг хүссэнгүй. Учир нь яг юу болсон одоо хүртэл зүгээр л бидний толгой дотор төсөөлөгдөж болох төсөөллүүдээс хэтрэхгүй байгаа. Бодит баримт хангалттай их байхгүй. Тэгээ гэхдээ л бодоод байхны анхны далайн дээрэмчин дэлхийг бүтэн тойроод бүх 3 эртний зэвсгийг ашиглаад дэлхийг живүүлсэн гэж л бодогдоод байна. За ярьж байгаа юм даахаарай. Ер нь ингээд хараад байхаар би дандаа л Reddit эсвэл fandom орж бусдын санал бодлыг уншаад судалж байгаа та нарт ингээд инхүү хүрсээр ирсэн. Та нар ч бас өөрсдийн бодол магадлал байж л байгаа л үү дээ. Тэгэхээр доороогоо линкээр ороод өөрсдийнхөө бодол болон таамгуудыг чөлөөтэй хуваалцаарай гэж хүсье. Энэ хүртэл ярьснаа зэгцлээд Silver Phoenix нь инхүү таамгаа дэвшүүлье. 800-аас 900 жилийн өмнө болж өнгөрсөн зүйлсийн талаар бодлоо. Joy Boy-ийн эсрэг дэлхий. Хит хөгжлийн үр дүнд ус мөхтөө гэж ярьдаг. Бидний мэдхээр ганцхан үгээр тайлбарлах юм бол Terminator кино юм аа. Тийм ч учраас Joy Boy 3 эртний зэвсгийн хүчийг үр хожтой үлдээ. Тэдний талаар poneglyphууд дээр бичсэн ч үлдээсэн. Мөн хамгийн том үнэний талаар Love-Tale дээр бичиж үлдээсэн баг. Асар өндөр хөгжилтэй нийгмийг Joy Boy хараад энэ ертөнцийн мөхөл удахгүй ирхнэ гэж бодоод магадгүй тэдний эсрэг хизээ нэг өдөр дайнд дуудагдан Pluton, Poseidon, Uranus-ыг ашиглаад устгана гэж бодсон. Мөн өөрийнхөө бүх найз нөхдөд далайн түвшин дээшлэн энэхүү төлөвлөгөөгөө ингэж ярьж ингэн тэгнэ гих сөрөг үр дагавруудыг хэлэхэд бүгд түүнээс урвсан. Цөөхөд нь л түүнтэй үлдсэн. Магадгүй тэр цөөхөдийн нэг нь Kozuki овгийн хаан болон Zunisha байх бах. Тэгээд тийм болохоор Zunisha-г амьд байлгахын тулд түүний эзэн буюу Kozuki овгийн тэр үеийн хаан түүнд шийтгэл буюу амийг нь аврах мөнхийн хөдөлгөөнд байхыг зарлиг болон мингчүүдийг дээр нь аж төрөө гэсэн баха. Joy Boy-оос урвсан анд нөхд нь үнэхээр л Joy Boy-ын үнэн байсныг эцэст нь ойлгон дайн хэлсэн баха. Хариуд нь мэдээ Joy Boy ялагдсан ч ихээхэн хохирол тэдэнд өгж 800 жилийн турш одоогийн One Piece ертөнц 0-аас буюу магадгүй чулуун зэвсгээс эхлэн хөгцөөр ирсэн баг. Харин дайны үед ийм үү домогт эртний зэвсгүүдийн хүчийг харсан учраас тэдний араас тэднийг авахар хүмүүс явуулсаар л байсан баг. Мөн Joy Boy-ын үлдээсэн poneglyphуудыг устгаж чадахгүйгээ мэдээд уншиж чадах омгийг устгалд оруулсан. За нэг ийм таамаг миний бидэвшүүлж байна. За үүн дээр нэмээд ганцхан бонус хэлж ийл та. Ийм үг их нэрийг хойноос нь уншвал үми буюу ус гих үг юм аа. Тэгэхээр хамгийн хүчтэй чөтгөрийн жимсийг тэр эдсэн байж болох юм болов уу гэж бодлоо. Тэгэд үнийг батлах зүйлс нь болохоор ус гих чөтгөрийн жимс байлаа гэж бодъё. Тэгэд энэ жимс нь далайн түвшнэгчдэр, хүнийгчдэр гарын алган дээрээ л бөмбөрүүлж байгаа юм шиг удирдах чадaltaй. Хүний 70% нь ус юм чинь. Тэгээ плюс Toki no Mi гих time fruit буюу цаг жимс байна. Momonosuke-гийн ээжийг Toki гэдгээ. Мөн Toki no Mi гих жимс идсэн байсан. Бас тэр өнгөрснөөс буюу 800 жилийн өмнөх цаг хугацаагаас дараагийн Joy Boy-ийн жинхэнэ хүслийг биелүүлэх хүнийг харахаар ирсэн гэдгээ. Дээр үед жимсийг нь төрхөөс өмнө эсвэл төрснийхэн дараа сонгож өгдөг, мөн нэрлэж өгдөг байсан гэж үзвэл бас байж болох үс таамаг байгааз. Гэхдээ Joy Boy-ийн хүсэл гэж яг юу юм бэ? Down of the D буюу D-ийн хэртэлт гэж бас юу вэ? Арван найман насанд хүрлээ